할렐루야. Эрүүл дүүрэн үү? За. Өнгөрсөн 7 хоног та нарын хувьд ямар байсныг мэдэхгүй. Гэтэ бурхан мэднэ. Миний хувьд донцлогоонтой 7 хоног байна тийм ээ. Эхнэр маань нэг бизнес эхлээд идэг. Би гөрөвшгээр ажиллаад байдаг. Дөрвөн хүүхэд ингээд 9 сараар бодохоор 4-9 хэд 36 3 жил болж. Тэгээд хөлд ороод нэг ээж байхгүй аав нэг айтайхан толгой төрөг нь хагалжгүй шиг харах хэмжээнд 3 нас хүртэл 9 жил 12 жил ингээд гэртээ хүүхдээ харсан эхнэр маань нэг төсөөл өгөө юм хийнэ гэсэн байхгүй. Кейк хийж зармаар байна. Тэг би бодсон надаас ингээл янз бүрийн бичгээр юмд гуйдаг. Одоо нөгөө худалдагч ихч нар вэ шүү дээ тийм үү? Хил ам ихтэй. Тэр ихч нарыг очиод ингээд би таны дэлгүүрт кейк тавьж болох уу гэдээ явна гэхэлээ надад ингээд нөхрүүд ойлгох байх тийм. Гэхдээ тэр үед ингээд залбирх үед бурхан надад сануулсан байхгүй. Юу хийх нь хамаагүй хүн зоригтой хийх зүйлтэй байх цаг нь ирсэн. Тийм болохоор чи зүгээр 3D-гээ даг. Гэт миний дагдаг 3D байдаг байхгүй юу? Дугаа байж, дутаж, дорой амьдр гэдэг. Би дугаа байж байгаа. Сүм чуулганыхан маань бас баяр хөөртэй хүлээж аваад эхнэр маань ямар ч байсан ингээд ихэлсэн тийм шинэ ажилтай. Нөгөөх нь болохоор Алтан булгын маань хашаа тэр хаяараа ингээд нураад унтс тий. Яах ёстой вэ тий пасторын залгаж юм. Мэдээж гэр нь ил хул ингээ хашааг болчихор чинь сайхан биш байгаа шүү дээ. Тэгээд их чинь чуулганы байр манай салбар сум. Төв чуулганы маань санхүү ямар байгааг та нар мэдчихэж байгаа тий. За тэгсэн чинь дахиад багаас залгаж нийгмийн ажилтан багийн засаг дарга танах нөгөө нүүрс хөтөлбөр хийх үү. Гинт цас ороод огцон бүдэрсэн чинь одоо манай нөгөө телевизчид хан жаргалан багууд байна шүү дээ. Тэнд байгаа хүмүүс аюу хүнд байдалд орж ийн гинэ. Гинт цас ороод бүдэрсэн. Нүүрс хөтөлбөр хийх үү. ТV эсний өмнө очиж залбирсан баг. Эзэн минь одоо би яах вэ? Чуулганы үед одоохондоо болоогүй байна. Ямар нэгэн байдлаар энэ нүүрс хөтөлбөр, ямар нэгэн байдлаар энэ Алтан булгийн хашааг дахиад босгох хэрэгтэй байна. Тийм амархан биш байсан. Пастор нь одоо олон охтууд нэмэгтэй хүүхэдтэй тийм үү. Тэгээд пастор нь өөрөө хөдөө байгаа хүн. Боломж олцоо гэвэл надад байгаад байд. Нүүрс хөтөлбөрийн хувьд би ингэ жил болгон үдээд миний сэтгэл хөвддөг байхгүй юу гэж өвддөг гэвэл өглөө дулаахан хүүхдүүд маань гэрт ингэ парта байшин босч жоод би өөрөө дулаахан хүнжлөөс босоод дулаахан гараашаас машинтаа гарч байгаадаа сэтгэл маань өвдөд идэв. Энд байгаа хүүхдүүд яаж байгаа вэ тийм ээ? Заримдаа бид нар ингэ айлуудаар ордог шүү дээ. Тэгэхээр 3 хүүхдээ ингэ 4-5 комиссийн хүнжлөөр ороогоод ингэ орон дээрээ тавьчихсан. Гэрнцэл хүүхдүүд дотор байгаа хүн байтугай гаднаас ороод нэг хүнсний тусламж талах яам нэг жоох юм өгөөд гарах гэж байгаа би даарад хурдан машин руугаа орё гэж бодож байгаа. Тэнд амьдарч байгаа хүүхд. Тэгээд яадгийн гэхээр тал шуудаа нүүрсээр өдөржингөө ингээд 9 тосны сав тий удаан шатдаг дугууны хаймар хайчлаад ингээд амтай голтой гэрээ байлгаж байгаа байшингаа байлгаж жагаад оройн нь нөгөө амт тарай нүүрсээ хийдэг. Тэгээ нэг охин ингээд хичээлээ хийсэн. Нэг өөр айлд орсож амар хүүтэн бас аяглаад өгж байгаа цайн хүртэл зөөнг. Тэгээ ээж нь ингээл тэнд хоол хийгээд аваа л та. Би нөгөө тортой юм гэл ингээл залбираа суудсан чинь эндээ нэг сугандаа нэг балтай ингээд хичээлээ хийсэн. Тэгэхээр би ингээд жоон сонд миний дүү над сугандах балч халууны шижиг яаж байгаа юм бэ гэсэн чинь зарцаа. Дэвтрийн хуудсан зарцаад балан зарцаа гарахаа байхаар сугандаа ээж дулаацуулнаа нөгөө дулаацсан малаараа бичих. Тийм хүүхдүүд дан ялангуяа манай энэ толгойд энэ хан жаргалан тэгж чимэх энэ багууд зөндөө байна.
Энэ бараагуудаас ч зөндөө байна. Аав ээж нь асран халамжлах боломжгүй, архины хамааралтай, зорилтт бүлгийн. Тэднэрт энэ сүмээс өгдөг жил болгон хийдэг тэр нүүрс ямар үнцэнтэй вэ гэдгийг би мэддэг байна. Тэгсэн чинь энэ жил ингээд нүүрс чадхаа байсан чинь багийн засаг маань өөрөө гойж байгаа. Тушаагаагүй л дээ гойж байгаа ахаа үнэхээр юм хүнд болчихлоо. Эзний өмнө олон орой суусан, хямдхан нүүрс хайсан, мэдээ чуулган мөнгөгүй. Гэхдээ эзэн надад сануулсан байхгүй нямка чамд байгаагаа эхлэж оруулж. Тэгээ би байгаа санхүүгээсээ ядаж нэг 100 шуудаа нүүрс аваад тараачихсан. Тэгээ 3 шуудаа нэг гэр бүл тэгэхээр 33 гэр бүл. Маш их залбирч хайж байгаа. Тэр нүүрс нь үнд орцсон байт юм байна. Олдож багтаа байна. Энэ хойноос зэлтрийн нүүрс болохоор сайн хасдгүй юм байна. Шарын голын нүүрс болохоор ооч хэрэгтэй байт юм байна. Жоохон юм хүнд те нөгөө салбар сум маань ингээл зураг явуулж, мессеж явуулж, залгаж юм. Одоо яах вэ? Ийм эснийг ирж хайсан 7 хоног өнгөрлөө. Нөгөөтэйгөр ингээд онлайн цуглаантай болчиход байна шүү дээ бид нар чинь тийм үү. YouTube-ээр болохоор нэг 1.3K гэж 1300 хүн 7 хоногт тун бидний эзний өдрийн үндтгэлтэй хамт байна. Онлайн библи судлалын хичээл маань одоогийн байдлаар 280-аад хүн нэг 70 хэдэн улсаас өөр улсаас тийм ээ Чех, Швейцар, Япон саяны өчигдрийн орсон хичээл дээр Америкт байсан оюутнууд маань настай хичнээн маань бодлоод настай хичнээн ер нь чанга шүү дээ тийм үү. Шөнө орой шууд видео кал хий, шууд залгана. Америкт нэг цаг хойшлсон юм уу урагшилсан юм цаг нь өөрчлөгдөж. Тэгээ хичээлээс хоцорчлоо. Пастора би одоо яах ёстой юм хидэд орох ёстой юм. Би Америкийн цагийг мэдэхгүй. Би Монголын цаг ч урагшаа хойшлоход юу н ойлгодог байхгүй. Уцаа хараад эдгийг ч л ойлгох юм байна гэж боддог. Мөн миний анх ингээд 7 хүнтэй манай гэрт эхэлжсэн мөнхийн хайр гэж цуглаан байдаг. Би тэр үед 7 настай 2 өвөө солонгос өвөө пастортай амьдардаг байсан. Тэр хоёр надад элсэн ч хэрэг гэж энийг санал гэж энийг хэлдэг. Тэгээ нөгөө 7 хүн нь болохоор манай хамаатны л 7 хүн. Яагаад гэвэл байр маяг гадаад хүн түрээсэлж байгаа гэж баригдвал хэдий одоо нөгөө ардчлал гараад ирсэн ч гэсэн нэг асуудал үүсээд байдаг юм. Бүх шунууд хаалттай загалмаа зүгээстэй. Тэгээд манай ээжийн дүүнэр нэг 7 хүн ирээд хамтдаа ингэ бүтсэн болгоно. Нөгөө 2 өвөө уйлаад байна. Өөрхий их л бидний төлөө уйлж залбирсан баг. Ойлгохгүй юм чинь залбил дөө гэж өрөвдсөн шигээ сууж идэг. Үнэндээ бид нар өөрсдөө өргөмөр байдалд байгаагаа мэдэхгүй. Тэгээд солонгосоор номлон итгэгч биш орчуулагчлаа. За тэгж явах шүү шүү. Мэдхгүй. Тэр Библи нь хаана байгаа? Тэрэн дээр нэг тийм үг байна уу гэж гисхийг л номлолд явчихдаг. Солонгосоор дуулдаг Монгол магтан дуу байхгүй тий. Солонгос үгийг Монгол үсгээр галиглаа бичсэн. Миний хамгийн сайн сандаг нь тэр би ирэх чөлөөтэй боллоо гэдэг нэг дуу бид нар сүүлд орчуулчихсан шүү дээ. Тэр чинь их дуулдаг байсан байхгүй. Оо чаяо гэх. Яг ингээ монголоор оо чаяо нанан чаяо харира юу гэдэг байгаач мэдэхгүй. Тэгтээ нөгөө 2 өвөөг дагаад дуулж идэв. Тэгээ нөгөө эмээнэр чинь солгоор тийм үү. Манай эмээнэр чинь янзын солгоордог шүү дээ тийм үү. Одоо нөгөө сэтгэл нь гоё. Жинхэнэ магтаал тийм нөгөө өглөө болгон бидний нөгөө өглөөний залбирал дээр дуулдаг байсан чинь эзний нэрлэн хязгааргүй эзний нэрлэн одоо тэрийг бол яг манай сүмийн нөгөө настангууд ч өөрсдөө стилдээ оруулж байна. Эзний энэрэл хязгааргүй гэх. Тэгэхээр солгооруулахгүй тул нямка урд гараад дуул гээд би урд хамаг чангаараа эмээнэрээ дагуул дуулдаг байсан байна. Одоо бодохно тэр үед магтан дууны удирдагч гэдэг үйлчлэлч байдаггүй бид нар мэдэхгүй. Тэр үеэс эзэн намайг хар нэлхээс маань магтаалд ингэ дуулуулж ийж гэж би баярлалаа эзэнд талархдаг. Сууйст орлоо, оюутан болсон, мөнхийн хайр маань тусдаа байртай болсон. Нэг өдөр нэг нүдний шилтэй ах ирлээ. Манай сүмийн тэр үе чинь өөрөө ядарч арайч гэж барина шүү дээ. Сүмийн тайзны артал зураг зурх гэж ирсэн хүн гинэ.
Тэгээ ингээд байжсэн чи хаби сууст ингээд зүгээр нэгдүгээр курсын оюутны сууст сурдаг. Чи надад будаг найруулаа шүү. Хувин шар будаг найрууллаа. Өдөржингөө хоёулаа будагны өмсд. Айгуу гоё мөнхийн ус зурсан. Гэрэл шинжтэй шар үүлэн гэрэл цэцэрсэн мөнхийн ус зурсан. Одоо байх болсон байл л дээ. Яаж байх вэ энэ олон жил. Тэгээ тэр ахтайгаа бүр дотн найзууд бас. Мэдээж тэр чинь баг 14 хоног баг сар гаруй зурсан баг. Тэр чинь айгүй хэцүү ингээд утас татаал зурна. Энэ том зургийг чинь ингэж дигцтэй зурна гэдэг чинь мэрэгжлийн хүн зурхаас өөр арга байхгүй. Хаяа нэг жоохон манун ядардаг юм. Чи энэ үүлний доотлог гоё гэрэл гаргаад тахаа гэх. Тэгээд ингээд будж байгангууд нилээмээс хаас. Тэг болов чи яг будгаа найрл гээл. Тэр үед растуритл гэдэг үгийг одоо л мартахааргүй цээжилж авсан. Будаг шингэлэгч. Ихтүүлвэл няслуулна, багдуулвал няслуулна. Энэ ах маань тэр зургийг зурж явахдаа итгэгч болсон. Дараа нь пастор болсон. Хамгийн сүүлд Лана пастор бит хоёрт ярьж уулзсан тийм ээ. Библийн лиг их улаан үд явж хагаад манай сүм дээр хоноод баахан хайрцагтай сайн мэдээний материал өгөөд явсан болд гэдэг пастор. Одоо өөрийнхөө зурсан тэр гоё мөнхөөс очсон байна. Тэнд амар тайвна. Харин эхнэр нь охин нь манай сүмд боломжтой үед ирдэг охин нь дахин багшилж байгаа. Тавтай морилно. Хайртай шүү. Мөн солонгос ингээл очих болгон янз бүрийн дүүнер байна л да. Нэг дуун гардаггүй. Сүүлд харсан чи Wow CCM гэдэг солонгос радио гэдэг шүү дээ. Интернет радио. Тэнд ингээд байнгын одоо юу хийж байдаг. Хөтлөгч хийж байдаг. Тэгээ байж байгаа нэг өдөр ингээд Wow CCM-ийг би хаяа орж сонирхдаг байхгүй. Та нар ч гэсэн үздэг байх тийм үү? Орсон чи яалтчгүй миний ярьсан юм яриад болдгоо. Энэ ямар сони юм. Энэ яхаар миний номлолыг тавьс солонгост Wow CCM-д яриад ингээд хайсан чинь ганц ух янжин лом гэд гараад ирч. Facebook-ээр номлол бүр юм өчнөө жил сонсчих. Тэгээд Библийн хичээл юм бүр амар тийм жоохон сони хэлбэл сэнтэг оюутнууд байдаг шүү дээ. Бүр яг яс ингээ байна. Яг бичээд яг тийм оюутан байна. Тэр хөтлөгч байсан нь сүүл мэдсэн байхгүй. Энэ дүү маань одоо илгээгдэж байгаа. Улсын нэрээ усыг хэлээд юу гэх вэ? Алын шашинтай хүмүүсийн төлөө дуудлагатай дүү маань илгээгт гэсэн чинь том сүм илгээдэг том илгээлтийн байгууллага байдаггүй. Хэцүү шүү дээ тийм үү. Одоо дэлхийд даяараа ямарчсан биднэрт нүүрсэн мөнгө олдохгүй шүү дээ тийм үү. Шуудаа нүүрсэн мөнгө олдохгүй. Тэгээ танаас өмнөдөр би ингээд яг одоо илгээлт итгэлээр явах гэж байна. Дараа нь булнаахлагч маань тодорхой ярьж өгөх итгэлээр явах гэж байна. Хамгийн сүүлд ингээд танаас өмнөдөр сэргэн мандалчуудтайгаа ягаад гэвэл энэ чинь онлайнд байгаа манай бодит биегүй сүмийн нэг гишүүн байна шүү дээ тийм үү. Одоо энд бол бодит биетэй сүм, онлайнд чинь бодит биегүй сүм байна шүү дээ. Зөндөө олон хүнтэй. Тэр сүмийн гишүүн болохоор би илгээ гэсэн юм. Манай сүм баян биш, ах нь баян биш. Тэг чадлаараас хар болгон боломжоор бид нэр үр таримаар байна. Бид нэр гадаадын илгээлтийн эзэн ламаагаа илгээсэн л дээ. Лам дэлгэр маань одоо илгээлтэнд байгаа 2 дахь жилдээ явж байна. Гэхдээ эзний ирээлээр ОЕМ гээд олон улсын байгууллагын солонгос пасторуудтай яриад дэмжлэг туслалцаа болсон бол энэ дүүд маань одоохондоо байхгүй байдаг. Тэгээ бид нар үр тарих гэсэн. 10,000, 5,000, 50,000 боломжоор бид нар сар бүр дэмжиж манай 2 дахь илгээлтийн эзэн болооч хан та манай сүм чамайг илгээ. Яагаад гэвэл манай сүм гадаад илгээлтийн аль хэдийн энэ бөмбөрцгийг би хэдэн өдөр дараалж зүүдлээ та нарт гуйсан тийм үү. Ийм бөмбөрцөг надад олоод байна. Тэгээ та нар маань мэдээж миний үгэнд сайн ордог учраас хинж тоогоогүй. Би өөрийнхөө үгэнд ороод өөрөө олж авч чад энд өлгөж явахдаа яг Лана пастор битээр өлгөчөөд би ганцаараа энд хараа сууж явахдаа бодсон байхгүй. Хэдийн биднэрт мэддэхгүйгээр эзэн манай сүмийг дэлхийн 65 гаруй 70 гаруй улсад онлайнаар үйлчлэлүүд эхэлчих. Бид нар дэлхийд үйлчилж байсан учраас бурхан надад сануулгын тулд энэ бөмбөрцгийг зүүдэнд өгөөд исэн юм байна. Бид нар өнөөдөр хэдийн энд нэг 100 хатхан хүн сууж байгаа ч гэсэндээ бидний үйлчлэл бол хэдэн мянган хүнд хүрж байгаа онлайн үйлчлэл байгаа юм байна. Тэгэхээр бид нар энэ бөмбөрцгийг харах бүрдээ гадаад илгээлт гэдгийг бодох хэрэгтэй юм байна. Ингэж бодоод
Тэгээ өнөөдөр бид нараас номлолын дараа илгээлтийн үйлчлэлд очиж богинохон байх болно. Баярлж байгаа тий та нар ашгүй баг ярих нэгэд. За одоо бид нар Йошуа номын 18 дээр явж байгаа. Йошуа номын 18, 19 дугаар бүлгийг бид нар өчигдөр үзсэн байна. Библи судлаараа. Өнөөдөр бид нар энэ дээрээс бидний мэдэх шаардлагатай олон чухал зүйлийг олж харах болно. Гэхдээ мэдээж бүтэн 2 бүлэг үзэх юм бол 2-3 цагийн хичээл болчихно. Бид нар тодорхой энэ өнөөдрийн энэ ариун өдөр, эзний өдөр, эзэн бидэнд чухам ямар үгийг өгч байна вэ гэдгийг 18-аас эхлээд үзье. Ингээд удахгүй бид нар Йошуа номыг бүтэн үзэж дуусгаж шүү дээ. Цуврал номлолоор тийм ээ. Түрүүчийн 7 хоногт бид нар 16, 17 үзсэн. Юда овогт газар олгосон Трансёрданд Манасе, Рубен, Гад овог Манасе, Рубен юу л нэг Манасе, Рубен, Гад юм тийм бэ. Энэ овгууд авцсан одоо Сис Йорданд үлдсэн 7 овог. 9 овгоос 2 нь авцсан шүү дээ. Бид нар Юда овог хамгийн түрүүнд авсан. Дараа нь Йосеф овог буюу Ефраим, Манасе овог авцсан. Одоо 7 овог үлдчихэж байна. Энэ 7 овгийг 18, 19 дугаар бүлэг дээр бичигч маань бичсэн байна. Гэхдээ эндээс бид нар онцолж энэ овгуудын газар хуваарлтын талаар сүнслэг мессежүүдийг түүж үзэх байна. Ингээ 18 дугаар бүлгийн 1-р ишлэлээс бүгдээрээ хамтдаа харъя. Би тавханд уншиж өгье. Йошуа 18:1. Ингээд Израилийн хүүгүүдийн даяар хотл түмэн Шилод суглан тэнд хурлын майхан босгов. Уг нутг нь тэдний захиргаанд байваа. За энэ хэдий богинохон өгүүлбэр боловч зөндөө олон сүнслэг утга агуулсан. Зүгээр ингээд дуржинд л ингээд Израилийн хүүгүүд даяар хотл түмэн Шилод сугал тэнд хурлын майхан босгов. Уг нутг тэдний захиргаанд байваа гэсэн 3 утга бүхий хам сэдв байж чадхааргүй нэг өгүүлбэр боловч энэ дээр маш чухал мессежүүдийг өнөөгийн 21-р зууны Христ итгэгч биднээс бичигч маань тэмдэглэж өгдөөсөн байна. Ерөнхийдөө Библийн бүлгүүдийг та харуул хам сэдв эхлэхэд тэр бүлгийн 1-р ишлэл хамгийн чухал байдаг. Энэ 1-р ишлэлээр та энэ бүлэг ямар дэгцтэй, ямар характертай, юуг мессежжилж өгүүлэх гэсэн бүлэг юм болоо гэдгийг ойлгож харж үздэг учраас хам сэдв эхэлж буй шинэ бүлгийн юу чухал гэнэ үү? 1-р ишлэлийг бүрэн тайлж ойлгох нь хамгийн чухал. Яг тэр 1-р ишлэлийг тайлсан үзлээр тэр бүлэг хам сэдвийг харах юм бол та бичгчийн санааг бичгчээр дамжуулан бидэнд хэлхийг хүсэж байгаа ариун сүнсний онгод бичүүлсэн тэр санааг ойлгож авдаг гэсэн. Энийг бид нар харах хэрэгтэй. Өнөөдөр тэд нар ямар газар ирсэн гэнэ үү? Энэ дээр нэг газрын нэр гарч байгааз Шилод ирлээ гэж байна. Шилод ирлээ. Уул нь анх бид нар сайн анзаарах юм бол анх Канаанд Йордны гатлаад орж ирэхдээ тэд нар Ерихогийн харалтаа хаана даяар хотл түмэн буудалсан гэдэг үлээ. Гилгалд буудлаад Ерихогийн харалтаа Гилгалаас Канаанд бүх дайнаа хийсэн. Та нар Моавчуудыг хамгаалахаас Гибеончуудад хууртаад хамгаалахаас аргагүй болоход Йошуа хаанаас шүнжэнгөө гүйж Моавын газар нутагт очиж дай хийдэг үлээ. Гилгалаас. Йошуа Ерихог ялахдаа хаана хаарганлаа? Гилгалаас. Хаана анх майхан сүмийг барьлаа? Йордан голыг гатлаад Гилгалд. Харин одоо бичгч маань биднэрт юу хэлж байгаа гэвэл Израилийн хүүгүүдийн даяар хотл түмэн Шилод сууллаа гэж байна. Шило гэдэг нь өөр утгатай гэсэн. Гилгалаас нүүсэн гэсэн. Даяар хотл түмэн гэдэг чинь тэнд байсан 2 сая гаруй Израильчууд, наснууд, залуучууд, хүүхдүүд, хурлын майхан, ариун газар, тахилч нар бүгдээрээ нүүсэн гэсэн. Ингээд Шило гэдэг газар ард түмнэрээ бөөнөрөө цугласан гэсэн. Өмнө нь Гилгал байсан, одоо буурээс сэлгэж байна гэсэн. Бид нарыг харуул нүүж ин. Ингээд Шилод нүүж ирсэн. Тиймээс одооноос тэдний гол штаб нь Гилгал биш юу бол таарах нь? Шило болж таарсан шүү гэдгийг бичгч маань хэлж өгч байгаа. Одоо тэд нэр Гилгалаас захирах биш. Одоо тэд нэр Шилод амлалтын газараа захирч эндээс сүүлийн 7 хоногийн газрыг хуваарлах болж байгаа юм шүү гэдгийг захиж өгч. Мэдээж бид нар Гилгалийн онцлог тэнд төв штаб, цэргээр бол одоо төв штаб байсан гэмээр тэнд юу чухал байсан бэ гэвэл тэд нар стратеги, дайны төлөвлөгөө, цэргийн тоо, зэр зэвсэг, махан биеийн бэлтгэл хийдэг байсан гэсэн. Ямар бэлтгэл вэ гэвэл бид нар
энэ нутгуудтай дайлахад эднийх төмөрт хэрэгтэй. Тийм учраас ийм маягаар дайтъя. Моавчууд ийм учраас бид нар шүн дундуур дайръя. Гибончууд тэднэр лөө Ебусчууд, Филистчууд дайрж байгаа учраас бид нар тал цэргийн ард нь хотын ард үлдээгээд тал цэрэг нь 5,000 удаас нь гарч жагаад айгаа зүхтааж байгаа мэт зүхтай. Тэгээ хотоосоо ирчүүд нь гарч ирэхээр тал дээр устгая. Ийм махан биеийн дайны төлөвлөгөөнүүдийг тэд нэр хаан төлөвлөж ирсэн гинэ. Гэлгал. Ингээд тэд нар дайн дууссан. Тэд нар ялалтанд хүрсэн. Одоо тэд нар хаан ирсэн гинэ байраа солиод Шилод ирж. Тэгвэл одоо тэд нар Шилод ирээд юу хийх юм? Дайн хийх юм уу? Дайн дууссан шээ. Одоо Шилод тэдний хийх зүйл нь дайн дууссан тул нэг эсэндээ одоо хамгийн чухал ажил хийж байгаа гэсэн. Сүнслэг байдлын, сүнслэг тэмцэл, сүнслэг бэлтгэлийн газар хаана хийж байгаа юм бэ? Шилод. Тийм учраас тэд нар байраа сольж байгаа байхгүй. Гэлгалаас дайны стратеги махан биеийн тулааны тухай бүх юмаа хийгээд дайн дууссан чинь одоо тэднэрт бурхан шинэ газар Шилод авчирж чад юунд бэлтгэн үү? Сүнслэг бэлтгэл бэлтгэж зааж өгч. Сүнслэг бэлтгэл. Энэ нь ямар учиртай юм бэ? Шилоны Ефраим овгийн газар нутагт хамаардаг газар байхгүй юу? Гэхдээ Шилогийн нэр нь болохоор амралтын газар гэсэн утгатай. Амралтын газар гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл одоо дайн дуусаад тэдний хувьд амрах цаг гэсэн гэсэн. Тэдний хувьд хурлын майхан бас тийм байсан гэдгийг зааж өгч. Бид нар амьдрал дээр одоо сүмийн хувьд тийм ээ энэ сүмийг ингээд материалаар ингээд бариад ингээд маш мөнгө санхүү гаргаад ингээд байшина байршилсан. Одоо бид нар Гэлгал байсан тэр сүм барих тулаан маань өндөрлөх тийш хандаад одоо бид нарыг бурхан сүнсээр хаана байж байгаа вэ? Шилод. Одоо бидний дотор байгаа сүм барих нь гэж. Одоо би ингээд маш их бодож байгаа. За материалаар байшин барих бол яг болчтой юм. Харин энэ байшин доторх сүнслэг сүнийг барих ямар хэцүү. Тэр оюун санааны бат цайз өөрчлөгдөх ямар хэцүү. Бид нар тэр материаллык зүйлсээс биш энэ сүнслэг бэлтгэл, энэ төлөвшил бэлтгэгдэх нь ямар чухал юм бэ? Та нар энэ дайнд орж байгаа хүмүүсийг харсан. Та нарын сул дорой хүмүүс, янз бүрийн хүмүүс байгаа. Сэхэтэн гаралтай, тэгээ боловсрол эзэмшсэн. Гэхдээ биеийн муудаад сунх тэрэгтэй болцсон, хөгшөрсөн, ийм оюунлаг төлөвсөн настай хүнтэй хичнээн тэр хүн ядуу, дорой, бие муутай, тэрэгцэртэй байсан ч та уулзаад ярьж үзсэн. Харцсан хэрглэж байгаа үг, өгүүлбэр зүү, харьцаа, ярианы сэдв нь өөрөө ирэхгүй хүнддгмээр өөр байдаг. Хэрвээ та ухаантай бол энэ хүн мундаг хүн байна. Ингээд өгнөд, тийм ээ. Харин та нар амар баян улсын хурлын дарга гишүүн сайд тэр мундгуудыг хардаа, яриаг нь хардаа, бие бинийгээ нохоогохоор дуудана, хараал өрөөл урсгана, завхай, мөнгө төгрөгөнд хумс бүр нуур нуусгүй 126 тэр бомтон шүү дээ. Тэр бомч багд нь их найдтангууд. Гэхдээ ямар өлөн байгааг та нар хараа л да. Ард түмнээ яаж доромжилж байгааг хараа л да. Тэр хурал зөвлөгөөн дээр бие биендээ хэлж байгаа үг нь бүр цаанаа золбишсан. Тэр дүүтерхийг юугаар ялгаатай вэ? Тэрэгцэртэй ядуу тэр ах энэ том бүхэл бүтэн Монгол улсыг төлөөсөн гишүүдийн хэрглэж байгаа үг, өгүүлбэр зүү ядаж маргалдахдаа бие биендээ хэлж байгаа үг тэр харьцуул та хардаа. Энэ Шилод бэлдэх ёстой оюун санааны төлөвшил байхгүй. Энэ төлөвшил бол ямар ч махан биеийн хүчнээс илүү чухал гэдгийг бурхан одоо бидэнд зааж өгч байгаа. Гэлгалд бол болж байсан. Тийм ээ, болж байсан. Тэд нар бие бэлдээд миштанг өргөөд булчинжаад одоо гоо үсгэлэн гоо сайхан хүч чадал амбиц карьер бүх юмар болж байсан бол Шилод ирэхээр эн чинь юу ч биш болчихсон. Өөрөөр хэлбэл товчхондоо 50 гараад ирэхээр юу ч биш болно. Таны тэр залуудаа байсан гоо үсгэлэн байхгүй. Та нар зүгээр л энэ инрэл энэ халуун найдныг 50 таа болгоод төсөөлөл үзэхэд ойлгоо. Тэр ирчүүдийн булчинлаг гоё те хурд хүчтэй хүү хаа гэсэн өндөр гоё бие чинь агшин. Булчингуу чинь зүгээр нэг шүрмэс болоод арьс чинь унжин. Удлаагийн ах нарыг болоод харч. 50 гараад ирэхээр хүнд
хамгийн чухал зүйл хүндлэл, уучлал, хайр, даруй байдал гэдгийг аяндаа ойлгоод ирдэг байхгүй. Аяндаа ойлгоод ирдэг. Энэ бол хүчээр амьдрал бидэнд өгж байгаа амьдралын ухаан төлөвшил. Ямар ч мундаг Харвардын дээд боловсролтой бүр ямар мундаг гэж дэд сайд тэгээ надаас 5 дүү найзтайгаа уулзаад ярихад өөрөө ирэхгүй нойр хүрээд байд. Өөрөө ирэхгүй за харж амрах юмсаг гэж бодогдоод байд. Тэгсэн мөртлөөр хаа нэг сүмдээ ирсэн настай буурал 50 60 гарсан ах нартай нэг хоол идэнгээ боорцог идэнгээ 5 үг солихоор өөрөө ирэхгүй үргэлжлүүлээд ярмаар санагдаад. Яа төлөвшил. Тэд нар Шилод очсон. Одоо та нар яагаад бичгч маань Шило гэж онцлсныг ойлгож байна. Тэнд одоо Израиль дараагийн өөр сүнслэг бэлтгэлийг хийн. Яг одоо бид нар шаардлагатай бэлтгэл байхгүй. Одоо бид нар байшин барьцлаа болоогоо дээшээ харж хэлтгэж одоо илүү чухал ажил эхэлнэ. Ариун байдал, даруусал, зөвхт байдал, шудраг зөв үгийн үйлчлэл, ухаан, ариун сүнсний онгод, магтаал хүндэтгэлийн цаг, зуучлан залбирал, дэлхийд үйлчлэх, Бурхны үүсийг бүтээх гэх мэтчлэн маш чухал үйлчлүүд энэ. Энд бид нар хойрог хандвал хэдэн жилийн дараа энэ барилга чинь өгрөөд, үүрээд, Жон хулган бисагаар дүүрээд үнэр танаар ороод ялцна. Энэ чухал сүнслэг бэлтгэлийг одоо Израильчуудад Бурхан өгж байгаа. Тийм болохоор одоо та нар Гэлгалд байгаад бие хурцлаад мундаг байх гад хэрэггүй. Одоо та нар олонний өмнө нэг лаг мундаг гой харагдах гад, гой номлодог, гой дуулдаг, дуу зохиодог. Өстө би л ямкаг одоо наа чи хинт ч хэрэггүй. Надад наа чи юу ч биш. Энэ алимны мод. Алимны мод. Тийм үү? Шууд төсөөлж байгаа үстэй. Итгэл гэдэг чинь байхгүй зүйлсэн бодогдоод. Итгэлээр төсөөл алимны мод. Эндээс юу ургах хэвээр? Алим ургах хэвээр. Харин ямка яадаг вэ гэвэл банан барьж очиод энэ дээр нь тавиад хатчдаг. Тэгээд хүмүүсээ намайг хараад би үрж юмс ургуулчлаа гэдэг. Тэндээс банан биш. Тэндээс алим ургах хэвээр. Юу вэ гэвэл би өөрийнхөө хүсснийг хийчээд Бурхны төлөө гэж бодоод би ийм үрж юмстай ажиллачлаа гэж яриад байна. Гэтэл үнэндээ тэндээс ямкагийн хүссэн банан биш. Алимны мод учраас Бурхны хүсснээр алим ургах хэвээр. Тиймээс тэр хадаад намайг хараач би ийм гой жимс ургуулчлаа гэж гайхуулаад байгаа тэр амбиц карьер тэр хийгээд байгаа юмаа хуу татаж авч хаяад энэ модыг арчилж, усалж, тордож жинхэнэ Бурхны хүссэн зориулсан алим ургахт нь даруугаар хинч биш хэн нэгэн болж үйлчлэх ёстой гэдгийг Шилод Бурхан бидэнд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Давидын амьдралаар, Йонатны амьдралаар байхыг зааж өгч. Тайзан дээр Давид хаан алдаршдагч Йонатан байгаагүй бол Давид хинч биш байсан шиг. Тайзан дээр хэн нэгэн алдаршихад түүний ард олон хүний залбирал, зориулалт, золиос, гэр бүл, хань ижил маш олон зүйл далд ард байж байна. Энийг бид нар хаан сурдаг вэ гэвэл Шилод сурдаг. Тийм учраас бичгч маань даяар хотл түмэн бүгдээрээ одоо Гэлгал биш Шилод сурлаа. Хоёр дахь нь юу гэж хэлж байна? Тэнд хурлын майхан босгов. Энэ хурлын майхан чи юу хэлээд байна? Юу хэлээд байгаа вэ? Онцгой ариун газар шүү дээ. Онцгой ариун газар хэлээд байна. Сүмийг хэлээд байна. Хурлын майхныг тэнд аваачаад Гэлгал байсан хурлын майхан одоо яаж байна? Ард түмэн бүгдээрээ нүгэд Шилод очисон чинь хурлын майхан Гэлгалд үлдсэн үү? Ард түмэнтэйгээ хамт аялаад Гэлгалд очиж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хурлын майхныг теологчид дөрвөн талаар онцолдог. Нэгдүгээрт нь энэ хурлын майхан бол бусад сүм. Манай сүмийг энэ төмөр бетон, каркасын фундаменттай тоосхон барилга биш байсан гэдгийг хэлдэг. Онцлог байсан. Тэд нарыг алдаж, онож, уйлж, унжиж, өлсөж, сангаж, цөлд 40 жил тэнүүчилж явхад тэдэнд бууд суухт нь байн хамт байхад зориулагдсан майхан эзний завраар барьсан байна. Хэрвээ тэд нар ийм байшин барьсан бол 40 жил цөлөөр тэнүүлэхдээ Мериба руу нүүе. Энийг яаж өргөж авч вэ? Тийм болохоор Бурхан Мөсөд зааж өгсөн байхгүй. Би майханд орш. Яг гэвэл би нэг газар суугаад та нар над дээр ирж үйлчил гэдэг Бурхан биш. Та нарын дунд хамт аялах Бурхан учраас надад зориулж майхан сүмийг барь гэсэн. Тиймээс энэ майхан сүмийн онцлог нь байнга ард түмнийхээ дунд хамт аялдаг гэсэн. Тэр ард түмэн алдсан.
Тэр ард түмэн бузар мөг хийсэн үү? Хийсэн. Алтан тугалд мөргсөн үү? Мөргсөн. Гоншгонж гонгинсон уу? Гонгинсон. Тэд нар уйлсан уу? Уйлсан. Ховжиг тараасан уу? Тараасан. Худлах хурамгийг тараасан уу? Тараасан. Өдөрдөгчдаа тэрсэлсэн үү? Тэрсэлсэн. Энэ үед майхан хаана байсан гинэ үү? Тэдний дунд хамт байсан. Өөрөөр хэлбэл ард түмнийхээ өөрийн хүмүүсийн амьдрал хамт байдаг Иммануэль бурхан гэж ийм онцлогыг хэлээд байна. Майхан сүм. Хоёрдугаарт майхан сүм Шилоор хамт нүүсэн. Хоёр дахь онцлог нь ард түмнийхээ дунд хаашаач аялсан хамт байдаг хүндэтгэл мөргөлийн танхим. Өөрөөр хэлбэл тэд нар хаа байгаа газраа хүндэтгэж мөргөж болно. Жанараас очиж мөргөчөөд иргэвэл та хайч вэ? Дахин байгаа юу зааж байна? Ойногч байхгүй шүү. Хот юу шүү. Өө энэ хүн чинь лам байсан юм сайрч. Хотод жанараас хаана байгаа? Ганд нэ. За тэгвэл та Иммануэль Яхов бурханд мөргөд хайж байгаа газар. Нойлд байсан чанаагүй. Усанд орж явахдаа чанаагүй байгаа газар. Энэ манай бурхны онцлог байхгүй. Ойлгож байна уу? Бусад бурхад бол хаан ихтэй том гой сүм дуган барьж завилж суучаад та нар ивэг өрөөгдмөр байвал надаас ивэл аммаар байвал ирж ав. Ингээд бүгд бурхтыг зорж очдог. Зарим нь уул руу хавирдаг, зарим нь энэ тентхийн удган модонд очдог. Нөгөө нэг согтуу бөмбөрчөнгөө чинь тэнд бөмбөрөө тоглоод бөө юм болдог. Үгүй бол тэн дээр ямар нэгэн өндөр юмн дээр очиод дээшээ доошоо мөргөж, мөнгө өгж, өргөл барьц өгж, зорж очиж, өрөөгдөөд буцаад наашаа дархандаа ирдэг бол бурхан яасан гинөө? Энэ майхан сүм юугаар өөр гинөө? Энэ хүндэтгэл мөргөл юугаар өөр гинөө? Бид нар хаана байна? Та хаана байна? Тэнд тэр байж л. Тэр уулан дээр суучаад эдий судаа над дээр ирээд мөргөт гэж хэлэхгүй. Тэр өөрийнх нь хүмүүс өөрийг нь зорж шүтэн болгодог бурхан биш. Тэр өөрийнхөө хүмүүсийн донд байдаг бурхан. Есүс эзэн өөрөө хэлсэн. Таны хаанчлал гэж яриад их юм фарисеучуд юм уу? Тэр хаанчил чи хаана байгаа юм бэ харуулаач гэсэн чи Есүс маш тодорхой хэлдэг. Тэнгэрийн хаанчлал ирж байгаа бөгөөд одоо та нарын дунд ирцэн байна гэж. Нөгөөдөл чи юу хайж исэн? Синагог, байшин, сав хайж исэн чинь Есүс шал өөр үг хэлдэг. Самар эмэгтэйд муу юу гэдэг вэ? Та нар энэ Крисийн уулан дээрч биш. Ерүсалимд ч биш. Одоо зөвхөн эцэгт мөргөх цаг ирсэн. Энэ юу? Хаа байгаа газар чинь? Өөрөөр хэлбэл Шило талаасаа ярих юм бол та гонигтай байсан ч, та алдсан байсан ч, та архичин байсан ч, та тамхичин байсан ч, та худалч байсан ч, та гин нүглээр дүүрэн байсан ч, та өөдгөө хүчирхийлэгч байсан ч, эзэн бурхан таны хажууд дотор хамт байгаа учраас та хүсвэл тэр таныг өөрчилнө. Тийм болохоор бурхны хүмүүс өөрчлөгддөг. Тэд нар архинаас гардаг, тамхинаас гардаг. Тэд нар шорон оронгийн хүн байсан хүмүүс гарч ирээд өдөрдөгч пастор, номлогч нар болдог. Тэд нар хүчирхийлэгч байсан бол гэр бүлдээ хамгийн зөөлөн хань ижил нь болж, зөөлөн зөөлөн аав ээж нь болж өөрчлөгддөг. Энэ бол Шило дахь бурхны ажил. Ийм учраас Христ итгэгч хүмүүс хаанч хэрвээ зөвхт бол хаанч хамгийн даруугаар, хаанч хамгийн сул дороогоор, хаанч эзэн бурхан минь энд байгаа гэдэг утгаараа айдаг. Харин бусд нь яадаг вэ? Жанараас мөрөгцсөн. Цааш тэндээ үлдсэн. Тийм ээ, гандан дээр байна. Одоо би ордон дотор байна. Яа тийм сүм хамнаа. Эрүүл мэндийн санг хоосолноо. Одоо хичнээн олон илэг шилжүүлэх тухай аппарат аваад Монголд илэг шилжүүлэх боломжтой болчихсон мөртлөөрөө илэг шилжүүлэх гээд очиж байгаа хүнийх нь эрүүл мэндийн даатгал байхгүй. Та нар фэйсбүүк зөндөө хүн бичиж байгаа. Өргөл хандив гуйж байгаа. 100 сая төгрөг болж байна гэнэ Монголд илэг шилжүүлэхэд. Өмнө нь эрүүл мэндийн даатгалын сан нь байхад илэг шилжүүлэх боломж нь байгаагүй бол одоо боломж нь ирсэн чинь сангийн хоослоо хийцэн. Хин? Би юу? Энэ бол бид нарт одоо хэлж байгаа сүм. Яагаад гэвэл бусад хиймэл шүтэнүүд байгаа байрандаа үлдчихсэн. Та нар зөндөө тэгжсэн тийм үү? Санаа агуул сайн мэдж байгаа. Биеэр нь ингээл юм хум туураа шилжилтийн насны юм хум ингээд ямар нэгэн байдал аллерги гарангууд үзэнгүүтээ чи тэр болохгүй савдагтаа уулын мод руу шийдсэн биш.
Үгүй бол чи нэг ойрд гол гарсан уу? Ер нь 100 ойрд гол гардгүй хүн байд юм. Тэгээд тэр чин гол дээр өдөржингөө давсгаа ингэ байж идэв юм уу? Хаа нэгтээ бийцчих таарна үстэй. Яг тэрийг оноод хэлчихнэ. Хоол идэхгүй бол өсөж гин үү гэдэг шиг. Ус уухгүй бол амчин сангаж гин үү гэдэг шиг. Чи гол гарсан уу? Гарсан. Шээс. Чи савдагтай мод руу шээс. Одоо очиод тэр аманд байдаг савдгаа харагдаад тэр модонд нэг юм ингээд уяа янз бүр юм уяатах гэдээ явуулчихна. Хөөхий тэрмэн мод нь урах гэж ядарч байгаа нэг ганцаархнаа махигаад ингэ гартаж өгөх гэж байгаа модыг очиод ороогоод бүр халаад байчихна. Бид нэр 2 удаа ээж модоо халаад тавьсан хүмүүс шүү дээ. Та мэдчихэж байна. 2 удаа өгсөн шүү дээ. Ороосоор байгаа тусалсаар байгаа өгцөн. Тэгсэн чи яасан? Одоо ээж мод өгчлөө баларлаа гэсэн чинь энэ үндс нь энэ байна гэд хажууд нь байсан нэг жижиг энэ охин мод нь ялгаагүй хүсэлчин биелнэ. Тэгээ охин модыг алаа хийцэн. Одоо бүр тэнд өөр нэг чулуу ороод тавьсан. Хүн дүрстэй нэг чулуу. Хүслээ биелнэ. Зарж очдог. Харин бидний бурхан Йохова, Рафа, Йохова, Ире, Йохова, Имануэль бурхан хаана байдг вэ? Та бидний дотор байна. Тийм болохоор гандан дүлдсэн жанраасгаас ордонд байгаа хэн нэгэн айдаггүй байж болдог гэж боддог бол бид нар цаг тутам амнаас гарч байгаа үг, оюун санаа, бодол санааг минь хамт хажууд байгаад сонсоод явдаг бурхантай учраас Христ итгэл байгаа газар арай өөр харилцаа, арай өөр гэрэл байдаг. Бурхан биднийг юу гэж хэлсэн? Үхэр ээлжиг луу муу гэж болох л биш, гой амтантай зүүрлж болно шүү дээ. Тэгж ах чинь бүр амтан амьгүй болгоод чи бол давс. Та нар картын бараанд авах дэлгүүрийн лангуунд хамгийн сүүлд юу хэлсэн? Давс л байсан юм шүү дээ. Ингээд ороод талах байна уу? Байхгүй. Юу вэ? Давс. Гэтэ та одоо энэ Соломоны хэлсэн үгийг итгэж биш хүмүүс хүртэл хэрэгэлдэг болсон. Ямар нэгэн гоё хамттай хоол идчихэд яасан сайхан давслаг хоол вэ гэж хэлж байгаа нь сонссноо та. Ямар гоё хамттай давстай юм бэ гэж ярьж байгаа нь сонссноо. Үгүй. Гэхдээ тэр хоолнд давс огт байхгүй бол тэр хоолоо давах уу? Давахгүй шүү дээ. Яг энэ мөн чанарыг хэлсэн байхгүй. Бидний даруй байхыг зааж өгсөн байхгүй. Бага байхгүй нь мэддэхгүй мөртлөө байхгүй болчгоор хүн болгон өгүүлдэг тийм нэгэн бай. Тийм учраас бид нарыг чи бол давс. Ойлгохгүй бол зарайчтай бурхны алт мөнгө шижир алмаа зөөж давс ухтай байх. Энэ ялгаа. Одоо энэ хурлын тавхимын 3 дахь чухал нь хурлын майхны чухал нь. Хурлын гэж байна. Хурлын майхан. Хурлын гэдэг үг ямар утга агуулдаг? Хурал зөвлөгөө юм. Уулзалт зохион байгуул. Одоо бид нар юу хийж байгаа? Хурал хийж байна. Бид нар эзэн бурхнаас заавар хүлээж байна. Ирэх 7 хоног яаж амьдрах вэ? Цаашдаа яаж амьдрах вэ гэдэг заавар хүлээж байна. Тэгээд эзэн бууж ирээд зөвлөлдөн, зэмлэн шийдвэр гаргана. Ойлгож байна. Тэгвэл энэ хурлын майхан чинь бас яаж байна? Хаачаар түмэнтэйгээ хамт явсан. 400 жил Египтэд боолчлогдоход байж л байсан тэр 40 жил цөлөөр тэнхтэн хаа явсан газар нь хамт байж л байсан тэр 7 жил дайн хийхтэн Канаанд бас байж л байсан тэр одоо Гэлгалаас Шилоор ард түмэн нүүсэн чинь дагаал бас Шилод байж л. Ойлгож байна. Тэнд тэр бид нарыг зэмлэдэг, зөвлөдөг, заадаг, сургадаг, дагуулдаг, удирддаг гэсэн. Хаана гинөө? Ямар нэгэн том байшин савнд гинөө? Хаа байгаа газар чинь тэр бэлэн байд. Таны шивнэх гунгийн дууны нэг үг үсгийг ч тэр алдахгүй сонсч байна. Тэр таны хүсгэл юм бол ариун цусаараа төг суучлахад бэлэн хүлээж байдаг. Тиймээс бид нарыг өдөр бүр залбирахыг, өөрт нь ойртохыг тэр хүсдэг гэсэн. Хамгийн сүүлд нь бурхан хамт байдгийг нотлох. Хурлын майхныг бариад хүндэтгэл өргөх үед үүлэн багна, гэрлэн багна, галан багна хурлын майхан дээр бууж иж, эзний цог жухлан бууж ирээд тахилч нар орох үед бурхан одоо тэг гэж зааж өгдөг байсан тийм. Энийг харсан ард түмэн бурхан надтай хамт байна гэдгийг мэдэж, миний ард түмэн бурхантай байна гэдгийг мэддэг байсан бөгөөд
Филистичүүд, Аморчууд, Хитчүүд, Перисчүүд, бусад хариу үндэстнүүд хурдлын майхныг холоос хараад тэнд жинхэнэ тэдний бурхан хамт байна гэж зүхтаадаг байсан баг. Энэ бол бурхан байгаагийн нотлого. Энэ нотлого бас хаана байдаг гинөө? Заавал сэлэнгийн зам дагуу тэр чулуун дээр очиж мөргөжөж олддог гинөө. Энэ нотлого бас бидний дотор байдаг. Альбин чөтгөрүүд нэг өдөр хуралдсан гинэ. Тэд нар юу гэж хуралдсан гэхээр бид нарыг хүмүүсийг бурхнаас төөрүүлэх гэж хуралдсан гинэ. Ямар аргаар төөрүүлэх вэ? Яавал тэд нар бурхнаа олж чадахгүй болох вэ? Тэгээ хуралдсан чи янз бүрийн арга хэлсэн гинэ. Тэнгэр тавьж тавьчих бурхныг. Тэнгүүд бусд нь хэлсэн гинэ. Хүмүүс чинь ухаантай, шинжлэх ухаан хөгжсөн. Цаадуул чинь онгоц бүтээгээд нисээд сар маран дээр очиод олчихно. Тэгвэл далаангүй ёроол тавьчих. Тэд нар ч бас ухаантай шумбагч онгоц хийсэн. Далаангүйн рүү шумбаж очиод олчихно. Тэгсэн нэг жижигхэн биетэй хэрсүү альбин чөтгөр юу гэж хэлсэн бэ? Өөрсдийнх нь дотор нууч. Бүх чөтгөрүүд санал нэгтэй зөвшөөр. Тий. Өөрсдийнх нь дотор бурхны нууч. Бид нар ч гаднаас хараад байдаг шүү. Өөрсдийнх нь дотор нуучгаар болохгүй. Ойлгож байна. Эзэн хаана байдаг гэнэ? Нотлогоо нь хаана байдаг гэнэ? Тэр хаана байдаг гэнэ? Та бидний дотор. Энийг Есүс юу гэж хэлсэн гэж та нарын энэ байгаа энэ махан бие чинь бидний бурхны та нарт өгсөн ам сүнсний майхан юм аа. Та нар зүгээр махан биеийг нөмөрсөн байгаа төдий болохоос жинхэнэ чи бол сүнс ам чинь бурхны өгсөн ам. Та нарын бие эзний сүм гэдгийг та нар мэддгүй юм гэж асуув. Одоо тэгвэл энэ майхан сүм хаана байна? Танд байна, надад байна, бидэнд байна, бидний дотор байна. Энийг альбин чөтгөрүүд олж харсан ба. Бид нар бурхан гэхээр тэнгэрээс хайдаг, бурхан гэхээр пасторудаас хайдаг, бурхан гэхээр сүмээс хайдаг, бурхан гэхээр авьяас чадaltaй хүнээс хайдаг, мэрэгэн цэцэн хүнээс хайгаад байдаг. Гэтэл үнэн бурхан миний дотор хэдийнэ байж байдаг. Та ирж хайвал дотроосоо ирж хайвал түүнийг олно. Тэгээд та ялан дийлдэшгүй бузар мөгийн нүглүүдээс эргэж таслан зогсох хүчийг авах бол. Амен. Амен. Тиймээс Гэлгалд байсан бурхан Шилороо нүглээ гэдэг утгыг бид нар сайн бодож үзэх хэрэгтэй гэсэн. Нөгөө төр эзэн бид нарыг бас нэг сониноор дууддаг. Давснаас гадна янз бүрийн уурхайчин тийм ээ юу гэдгийг одоо барилгачин гэдэг нэг гоёор хэлүүл тийм ээ. Чи бол алтны уурхайчин гэвэл надад гоё сонсогдох гээд байгаа байхгүй бас жоохон чинэлэг элит. Тэгсэн чинь чи бол загасчин. Би чамайг загасчин болгоно. Бүх нассаараа сайхан загас барьж амьдрахыг мөрөөддөг хүн байна уу? Телеграф байсан бол гараа өргөдөө гитнээ цаач. Байхгүй шүү дээ. Яагаад тариач юм биш? Яагаад уурхач юм биш гэж. За та сайн байна. Есүс маш энгийн үгээр биднэрт чухал мессежүүдийг өгч байна. Сонирхолтой байна. Та нойр хүрээгүй. За. Тариач үнийг бодъё. Миний тариан талбааны хэмжээгээ тариач үү мэддэг үү? Та хаана тарьдаг мэдгүй тэгсгийж таарсан газар тарьчдیں гэж байгаа тариач хаасан уу? Тариач хүн яг өөрийн гэсэн газараа мэддэг үү? Хэмжээг нь мэддэг үү? Нэг га газар гэж бодъё. Яг эндээс энэ хүртэл нэг га миний газар байгаамаа. Окей. Нэг га газар чинь 500 кг үрийн төмс суулгая. Тэгвэл эх жил та хэдийг авах уу гэвэл одоо мэдхгүй бодож үзээгүй мэн гэж байгаа төмс чи хаасан уу? 500 кг-аас 5 тонн аав сайн арчлаа. 5 тонныг 1 кг-ийн тухай үед нь 1000 төгрөгөөр бодоод бөөнд нь өгөх юм бол 5 тонн чинь ойролцоогоор 5 сая болно. Ойлгож байна. Тооцоолж болж байгаа үстэй тариач юм. Тэгвэл уурхач юм, алтны орттой. Надад бүр цагийн сайханд цагийн сайханд нь юм бэ? Цагийн муухад 3 байлаа. Канав тавиал, өрөм тавиал миний энэ орд эндээс энэ хүртэл кадастр дотроо энэ алтны тэдэн судал байгаа. Нэг судал нь ойролцоогоор тэдэн тонн алт. Энэ судал нь ойролцоогоор тэдэн 100 кг алтны нөөцтэй. Хөр суулалт нь тэдэн метр. XK унгалтай бол давхар суун. Том XK бол бүтэн суун. Скрубер бол 180-тай, 160-тай, 240-тай том скрубер байх хэрэгтэй. Хатаагч хуурай орд, хадан орд, чулуун орд
бүгдийг тооцож чадна. Гарсан алтаа хужаанаас тэгвэл тэдээр өгнө. Монгол банкнд өгвөл тэдээр өгнө. Гэхдээ дандаа л хужаан ашигтай. Өнөөдөр 500 грамм гарна. Ажилчдын цалин 50 граммаар нь тавихад 450 граммаа аваад уртцаагаа ороод хайлуулад гулдмаа болгоод өгөхөд ойролцоогоор орой гэхэд би нэг багадаа 80-аас 90 сая төгрөгтэй дахандаа буцаж ирнэ. Энийг би тооцоолж болж байна. Одоо асуу. Загас чинь тооцоолж чадах юм. Шууд хараад энэ нэг гавс байна. Энэ дотор ойролцоогоор 5 шуук 18 чапаку тооцоолж чадах уу? Боломжтой юу? Энэ нэг гавс энэ ойролцоогоор нэг 40 тоногоо хаа гэд хэлчих тийм мундаг хүн байна уу? Энд ойролцоогоор тэдэн загас байгаа гэж хэлж чадах уу? Байж ч магадгүй байхгүй ч юм. Гэхдээ манай ганц супер загас чинь бат дэлгэр ах энэ наабатай явхаараа айгүй олон загас болчих. Наадтай явхаараа чапагч байхгүй бүр. Кемптэр 3 өдөр заалгаж бүр би дэгээгээ буруу хийгээд байгаа юм л бат дэлгэр та хийгээд өгөөч гээд өөрөөр нь хийлгээ шийдсэн чинь нэг ланзгаар амтан байсан. Эдэм ланз. Та нар хараа шүү дээ миний байсан загас. Ойролцоогоор нэг 5 санж 4.5 санж. Тэг байхгүй. Загасчны амьдрал юм. Тэд бид нарыг ингэж дуудсан. Ах トゥ нараа сэргэггүй. Цоглоггүй. Баяр хөөртэй. Бурхан жаргаж явахт чинь, цэнгэж явахт чинь чамтай хамт байгаа л зарим нэг сүүдэр шиг найзууд шиг чинь. Тэгээ зовж зүдрэхээр чинь хаяад явчихдаг бурхан биш байхгүй. Ойлгож байна. Та нар энэ тэнд би одоо дахин шашны нэр дурдаад очирлоод үзье. Хар машинтай гишүүн сайд дэд сайд нэр ирэхэд таны тэнд хідэн цаг очирсан чи хамаагүй шууд гэрлүү төрүүлж ордог. Ингэж гарч ирээ шавнар нь аваад байж байгаарай багш тусгай уулзалтаа гэдээ аваад орчихсон. Тэгээ дүн гэж арих угаад бөмбөр мэдэл бөө юм бол. Наан зөндөө олон ингийн үзгүй хийж. Бурхан яадаг. Үгүй. Тэр хүн нэг өдөр өндөр албан тушаалаас унлаа хар машинтай очирлоод орлоо. Хан бурхан яадаг. Үгүй. Түүний хувьд ондоо гэсэн үг. Яг шиг тэр өдөр бүр биднийг итгэлээр өөрийн ирж хайх үгс. Бид нэр цуглааны дараа уншдаг нөгөө мундаг тунхаг биш. Манай энэ цуглаанд энийг хизээж цээждэггүй ганцхан пастор байгаа ш. Тэр гэж байна. Дандаа төгсөлт нь үг алгас ч юм уу сольж гэлдэг ганцхан. 10 жил хамт үйлчилж чинь хилээд юусэн номер олдохгүй. Өөрөө бүр сүулдэ алдангуудаа сүулт юу гэлээ. За өргөжлөлөө унш гэж. Тэрэн дээр юу гэдэг? Энэ чинь яагаад итгэгч нар чухал юм гэхээр дагалдагч нар ингэж асуусан байхгүй. Есүсээ бид нар юу гэж залбирах юм бэ? Яаж залбирах юм бэ гэж асуусан байхгүй. Тэгсэн чинь Есүс өөрөө зааж өгсөн. Бурхан өөрт нь хүмүүс яаж залбирахыг хүсээсэ гэдгээ Бурхан өөрөө хүн төрлөختөнд зааж өгсөн залбирал байхгүй. Тэгэж байгаа бидний эзэн тарины ариунаар дурсаж таны хаанч хийх болтугай. Хүсэл тань тэнгэр чигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талахыг бидэнд өгөөч. Тийм биз? Өдөр тутмын минь талахыг бидэнд өгөөч. Ойлгож байна. Өдөр тутмын минь талахыг бидэнд өгөөч. Бурхан ингэж гоо гэж хэлсэн. Харин бид нар юу хүсдэг вэ гэвэл бүх насаараа идэх талхаа авах гээд гоогаад байдаг. Дахиж гоохгүй амар. Бүх насаараа дээшээ харж хэвтгэхэд дахиж мөнгөний төлөө ажил хийхгүй нэг мөсөө авчаад дараа нь амрах гээд дараа нь шийдээд очих гээд байдаг. Энийний тухай Есүс эзэн өөрөө ярьсан сургаалт зөвлөл байгаа. Хин нэгэн пастор Нямка ярьсан биш. Есүс эзэн өөрөө. Тэр юу ярьсан бэ гэвэл нэг баян хүний тухай ярьдаг. Нэг баян байжээ. Насаараа хөдөлмөрлөжээ. Тэр насаараа хөдөлмөрлөөд бүх агуулгах савн дүүрээд, хувцас хунран дүүрээд, мөнгө төгрөгөөр дүүрээд, бүх юм дүүрээд тэр баян нэг өдөр өөрөө өөртөө ингэж хэлжээ гэж. Бурхан сонсож байгаа шүү дээ. Имануэль бурхан. Юу гэж хэлсэн вэ? За одооноос би амрыг. Одоо би үхэн үхтлээ ажил хийхгүй байсан ч үрээд барахгүй их мөнгөтэй, идээд барахгүй их хоолтой, өмсөөд барахгүй хувцас хунар, идлээд барахгүй их эд баялагтай боллоо. Өнөөдрөөс л ажил хийхгүй амрыг гэж баян хэлжээ. Гэтэл Есүс хамгийн сүүлийн үг хэлээ. Гэтэл
Тэр шөнө Бурхан түүний сүнсийг өөртөө авч ирж байна. Нөгөө идээд барахгүй хөрөнгө нь яасан? Бид нар сонсоод яадаг вүлээ? Балраа. Яангаа. Ухтлээ баахан хөрөнгө цуглуулж чи одоо өөрөө явах болчихлоо. Харин Бурхан намайг шоол гэж Есүс ингэ яриаг. Нямка чи ийм үзэл бодолтой учраас болгоомжлож хэлж байгаа. Бид нарыг Есүс гуйхдаа хүсэлтэн тэнгис чигээ газар дээр биелэх болтугай. Бүх насаараа идэх талах юм бидэнд өгөөч гэж залбир гэж зааж өгч болох л байсан. Бүх насаараа идэх эд хөрөнгө, эд материал, алт мөнгө биднээс өгөөч гэж залбир гэж Есүс зааж өгч болох байсан. Яагаад өдөр тутмын юм талахыг тэр өдөр нь бидэнд өгөөч гэж гуйсан юм? Яагаад гэвэл бид нар өнөөдөр хоолгүй хүн байна уу энд? Тэгвэл өнөөдөр та хоолтой, та баярлах, талархах шалтгаантай. Харин маргаашийн хоолыг та маргаашгүй. Би маргааш нь бас өгнө гэж Бурхан хэлж байгаа. Хуучин гэрэн дээр энийг бас Бурхан илчлэлтээр өгсөн, манна өгсөн. Өнөөдөр итгэхэд өглөө нь төв. Маргааш итгэхэд түүчхээр өмхийрээд, илжрээд, үнэр ороод модчдаг. Юу вэ гэвэл өдөр бүр залбирлаар эзэн минь гэж өөрийнх нь өмнө ирж аав маань биднэрт өдөр бүрийн залбиралд нь өдөр бүр итгэмжтэйгээр хариулж амьдрах тийм нандин харилцааг ард түмнээсээ өөрийн хүмүүсээсээ Бурхан хүсдэг байна. Харин Ямка юу гэж бодоод идэггүй гэхээр нэг мөр бүх насаараа идэх хоол хүнс 3 давхар хаус ланд 300 400 одоо гараагүй бол бүр 5 600 гарах юм бол шууд надад автоматар ирдэг ийм суглааны тохир шиг амьдрал хүсээ залбираад байд. Харин эзэн намайг өдөр бүр шинээр өглөө бүр шинээр өрөөхийг хүсдэг. Өглөө бүр тэнгэрээс буусан шин маннаг идэж амьдраасаа гэж хүсдэг. Өдөр бүр итгэлээр өөрт нь ойртоосоо гэж хүсдэг. Энэ бол шийл бодох Бурхан биднэрт зааж өгч байгаа гайхамшигтай ивэл өрөөл. Амен. Юмс бид нар яах вэ? Өдөр бүр эзний өмнө ойртож, өдөр бүр түүнийг дагаж амьдрах хэрэгтэй байна. Өдөр бүр шинээр залбирч, өдөр бүр шинээр гуйж амьдрах хэрэгтэй байна. Амен. Хажуудлага хүмүүст хэлж өгөө. Өдөр бүр шинээр. Өдөр бүр шинээр. Амен. Биднэрт эзэн маш том боломжууд өгс. Та нар дельфин гэдэг загсыг мэднэ үстэй дельфин. Тэр хүний уураг тархинаас 20 дахин том тархитай гинэ. Оюуны IQ потенциалын хувьд хүнээс 64 дахин илүү ухаантай. Амар. Тэгвэл яагаад хүн шиг соёлын иргэншинтэй, байшин барилгатай, боловсрол соёлтой болдоггүй гэж эрдэмтэд зөндөө судалсан. Далаа доор тэр чинь биднээс 20 30 60 дахин илүү ухаантай юм чинь тэр том тархиараа далаа доор хот бариад, шумбагч бариад баг бид нарыг хөж хожгоод хоншиг туухаар тийм ухаантай мөртлөөрөө яагаад дельфин зүгээр л усанд ингэ явж идэг. Эрдэмтэд судалсаар байгаад би зохиогоогүй шүү боддог. Судалсаар байгаа нэг л дүгнэлтэнд хүрсэн гинэ. Бүр аргаа ядаад судлаад олигтой хариу гарахгүй. Тэр нь ямар дүгнэлт гэж та нар Google дээр хараарай заяа. Дельфин гаргүй учраас. Тэр гаргүй учраас. Хичнээн мундаг айдиа, хичнээн мундаг бодлого, стратеги, бизнесийн төлөвлөгөө мундаг ухаан байсан ч хөдөлмөрлөхгүй бол юу гэнэ үү? Та дельфин гэсэн. Тэрний онд сармагч арай дээр ядаж банана арилгаад идчих. Ядаж хүний гар утас булаагаад зугтаач. Өө нь гар утсаа авах гэж хоол болоод. Тэг би энийг уншичаад англи дээр бүр ганцаар өгтлийн нээсэн байхгүй юу вэ? Нэрэл бодоодсэн чинь тийм амар айдиа, том сүрлэг төсөл мөсөл тийм хүмүүс байдаг ш тийм үү? 10 хэдэн жилийн өмнө тийм компанитай ингэж тийм гадаадас тэгээд ингэж ийм прожект, тийм төсөл хийх тэр хүн гээд том юм яриад хууль мөл шүүх мүх яриад амар томрол явж идэг хүмүүс байд. 15 жилийн дараа уулзсан чи яа нөгөөтгөө ярьчих яа хэмдэ баг өмсөн пижак нэмэндээ яриад явж. Тэр дельфин тийм хот дельфин гаргуу учраас. Харин бид нар ухаан муудаж бид нарт гар байна. Бид нар сул доройч бид нарт ам байна.
өглөө болгон энэ дэлхийн юутайч зүйрлэшгүй нандин бэлгүүдийг хоёр бэлэг бид нар задалдаг. Би зааж өгсөн юу гэлээ? Энэ дэлхийн юутайч зүйрлэшгүй. Хэдэн тэрбум доллартай ч зүйрлэшгүй хамгийн нандин танд байдаг хоёр бэлгийг өглөө бүр та задалдаг. Гэхдээ та талархдаггүй. Айгүй годрахгүй. Хоёр нүд байхгүй. Өглөө бид нар нүдээ нээхэд амьд байж байна. Тэрбум доллар өгье. Одоо өгчихгүй намаа өгөхгүй. Үгүй шүү дээ, тийм үстэй. Яагаад гэвэл юутай зүйлшгүй ам надад байна. Өглөө бүр энэ хоёр бэлгээ би задалдаг. Энэ бол Бурхны хүнд өгсөн том бэлэг байна. Тиймээс бид нэр дэлхийн шиг биш. Юу шиг гэв? Хүн шиг амьдрья. Хамгийн сүүлээр бас нэгэн сүүл гарсан судалгаа шүү. Агаар гэнэ. Энэ агаарыг Библиэлд хамгийн анх хэлэхдээ руах гэж. Хаана гарсан бэ гэвэл Бурхан хүн үлээгээд амин амьсгал өгдөг тийм. Тэгээ Бурханы амнаас гарсан тэр амьсгаа хүн лөө ороод бүглэрчдэг. Би аяа хурхилж явахдаа ингэдэгсэн. Аав явчуу яач вэ? Буцаад гарч иж амьд байдаг гэсэн. Тэг гарлаа гэж зүхтаачдаг. Буцаад ирдэг шүү дээ тийм. Энэ юу гэвэл чиний амьдрал хугацаад байж. Нэг өдөр энэ гараад эргэж авах гэж байхгүй гэдгийг зааж өгч. Энийг Бурхан зүгээр л нямкаг шоргоор бүтээгүнгүүтээ ингэ барьж гаад за энэ нүдийн жоохон онгор дуу за тийм амьдрал гэж гिचээг. Хөмсөг жоохон юм цаа. Сүнслэг. Тэнгүүд тэр амьсгал нямкаар орох үед нямка амьдэрч ирсэн. Гэхдээ яагаад гарч нэг мөсөн гэд болчихгүй байсан. Тэгвэл ус мусанд амьсгах хүн дуртай газар амьдраад гоё л байх байсан. Яагаад заавал гарч ороод байгаа? Чамд хугацаа бий гэдэг. Амьсгалах тоо бий гэдгийг зааж байна. Энэ нандин хугацаанд бид нар яаж амьдрах ёстойг зааж өгöd байна. Ойлгож байна. Яаж амьдрах ёстой? Амар мангар баян лаг алт мөнгөөр дүүрэн зэрлэг царайлаг авах үжилээ гэж хин нэгний дурсаж байгаа сонссон байна. Хүн чанартай байж байна. Дараа нэгэн байж байна. Бурхны хүслийг өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэхийн тулд Бурхныг ашигладаг нэгэн биш. Бурхны хүслийг гүйцэлдүүлэхийн тулд өөрийгөө бүрэн зориулдаг нэгэн байж үлээ. Тэр алимны модонд алим л ургуулдаг хүн байж үлээ. Нямка шиг банан аваач чадчихад би лаг байна уу гэж өөрийгөө магтдаг мулгуу нэгэн биш байж үлээ. Тэр Бурхны хүн байж үлээ гэж дурсдаг. Ийм юруулыг та бүхний амьдрал энэ ари өдөр эзний өдөр өгөх болтугай хэмээн эзний нэрээр юрууж байна. Амен. Эрт тааны хүртэл юруу дөрөв байх болтугай. Бид хамтдаа залбирэн үйлчлэе.